Сайн уу, ийм movie байна. Өнөөдөр хаансан ба аратангийг хошин армаантаг уран зөгнөлт элементийг хослуулсан хөнгөн хөгжилтэй киног тайлбарлахаар бэлдээд байна. Хэрвээ манай бичлэгөө таалагдж байгаа бол subscribe дараад комент үлдээгээрэй. Энэ бол манай киноны гол дүр болох Юншвэ. Тэрээр олон зээлдүүлэгчдэд өртөө амьдрал нь хүнд нэгэн. Энэ байдлаасаа гарахын тулд зөвхөн баян эмэгтэйчүүдтэй болзож улмаар гэрлээд өрөө дарахыг эрмэлздэг. Тэр нэгэн баян эмэгтэйтэй болзож сунаа. Гэвч түүндээ гологдчихноо. Өөрийн ажил болох амьтны хүрээлэнгийн цэвэрлэгчийн ажилдаа ирнэ. Түүнийг ажилдаа ирэхэд нэгэн эмэгтэй түүнийг алсаас ажиглан суна. Гол дур маань бүтүүлгүйч сайхан сэтгэлтэй нэгэн. Тэр амьтад маш их хайртай бөгөөд үргэлж тэднийг хамгаалдаг. Дараагийн өдөр Юншвэ бусад өдрийн адил болзоондоо бэлтнэ. Түүний утас дуугарч аав нь залгана. Аав нь сэтгцийн асуудалтай бөгөөд эмнэлэг твтэн эмчтүүлдэг ажээ. Болзоод газраа очин хүлээд суухдаа амьтанд хайртай Юншвэ хөөрдөн муурны зураг авцсан. Гинэт удсных нь камерт нэгэн эмэгтэй өртчихнө. Энэ эмэгтэй бол 2000 жилийн настай цагаан өнгөн чөтгөр ажээ. Гэвч Юншвэ түүнийг болцох гэж буй эмэгтэйтэйгээ андуурчихна. Удаа уулзсангүй шүү хэмээн хизээний таньдаг хүнтэйгээ мэдчилж байгаа мэтэр мэдлэн. Яг энэ үеэр Юншвэгийн зээлдүүлэгчид кафед орж ирж таарна. Тэр нуугдах гэж хичээгч өнөг маань би бол өнөг чамааг олж ирэх гэж хол зам туллаа гэж ярилцаж байхдаа зээлдүүлэгчдийн анхаарлыг татчихна. Юншвэ зугтаах гэж оролдогч баригдчихна. Тэр эдгээр хүмүүсээс мөнгө зээлж кино хийх гэсэн ч бүтлгөөдөж мөнгөчгүй киночгүй болж хоцорсон ажээ. Тэдний дунд нэгэн шар толгойтой эрэгтэй байх ба түүнийг их л хэрцгийгэж танилцуулахад тэр түүний нүдэн дээр нэг хуруугаа тасалчихна. Юншвэ үнэхээр их айж удахгүй мөнгийг нь эргүүлж төлөх амлалт өгөөд сална. Оройн түүнийг ажил дээрээ ирэхэд өдрийн үнэг ирчихсэн өөрийгөө 2000 жилийн настай өнгөн чөтгөр гэж танилцуулахад түүнийг сэтгцийн өвчтөй нэгэн байна гэж бодно. Бяцхан үнэг байхад нь муу хүүхдүүдээс өөрийг нь хамгаалж хүчил цацахт өмнүүр нь орж цээжин дээрээ сөрөвтэй болсон тухайг нь хэлж чиний ачааг харуул чамтай гэрлэнэ гинэ. Өөрийгөө батлахын тулд хувирч үзүүлэе гээд 2-3 шил арх уусны эц туурчихнаа. Үүнийг харсан Юншвэгийн өнгөлцөг нь харах төхөж айсандаа гудмаар орилоо зүгтчихна. Үнэг араас нь дагаж явахдаа гудамжинд юм эвдэл цүүдгээд олон хүний анхаарлыг татаж хүмүүсийн нүдэнд өртчихнө. Энэ үед шулам хариуцсан товчоо гэх нэртэй газар аюулын тохиолдол дуугарч шулмын товчооныхон замдаа гарна. Юншвэ байшингийн дээвэр дээр гарчихсан зураг тууцны ард нуугдаж байхч үнэг маань түүний дөвгөө болчихно. Үнэг түүнд гим хор учруулахгүй гэдгээ мэддэгч санаанзгүй байдлаар түүнийг дээвэр дээрээс унгаачнаа. Энэ үед шулмын товчооныхон ирж түүнийг авна. Юншвэ айсандаа ухаан алдчихжээ. Товчооныхон үнгийг буцааж хувиргаж түүнийг харсан хүмүүсийн ой санамжийг арилгах бяцхан цохнисгээд бүгдийнх нь тэр өдрийн ой санамжийг устгахчихна. Юншвэгийн ой санамжийг устгах гэж байхад үнэг маань тэр цохыг нь бариад авчихна. Өнгөн чөтгөрийг товчооныхоо аваад явчихна. Хөөрхий Юншвэ гудамжинд тэр чигт нь орхиод явчихна. Маргааш нь болц ирэхэд гудамжинд нүцгэн хөвтчихсэн баахан хүмүүстэйрээ зогсчихсон шоглож байна. Тэр зугтааж байх замдаа олсон хувцсанд эмэгтэй хүний даашинз байлаа. Түүнийг өмсөд явахч бас л хүмүүс түүнийг шоолсоор л байлаа. Гэртээ харахад өчигдрийн зээлдүүлэгчид ирчихсэн. Өмнөх өдрийн үйл явдлаа яг тавтаад л хийгээд байна. Юншвэ мартаагүй учраас тэдний сүрдүүлгээс айхгүйгээр барахгүй тассан хуруу хурамч гэдгийг ч мэдэж авдаг. Зээлдүүлэгчид маань өнгөн чөтгөрийг өчигдөр харчихсан учраас нэг өдрийн ой санамжаа алдчихсан байгаа нь тэр л дээ. Энэ үеэр үнэг маань ирж зээлдүүлэгчдийг айлгаад явуулчихна. Юншвэ бас л айгаад гудмаар цутнаа. Үнэг араас нь хайж олоод хүний ертөнцид би чамаас болж ирсэн. Би чамдаа гэрлэж хүүхэд гаргана гэдэл өөрийнхөө зорилгын талаар хэлнэ. Гэвч Юншвэ түүнээс айсан хിവэрэ учир мод шидэд үүнийг аваад ирээд гэхэд ядах юмгүй аваад ирв. Тэгэхээр нь тэр чулуу аваад холын хол шидэд энэ чулууг аваад ирээ гэж түүнийг чулуу хөлгөөд цутчихна. Энэ үеэр шулмын товчоон дээр тэдний захирал гэх нэгэн иржээ. Хар хувцтай, ууртай, эрхэм товчооныхныг яагаад өнгөн шулмыг тавьж явуулсан гэж хэлэгнэн. Тэдний нэгийг муур болгон хувиргаад үнгийг хурдан буцааж авчих тухай хэлээд шулан болон хүн хоёрыг хамт байлгаж болохгүй гэж зарлагдаад буцаж явна. Юншвэ ээлжид болзоонд очжээ. Энэ удаагийнх илүү ашигтай саналтаагаар хурим хийх хүмүүс олджээ. Эдгээр хоёр эмэгтэй хамтдаа байхын тулд хуурамч нөхөр хэрэгтэй болсон тул нөхөр нь болох юм бол санхүүгийн хувьд асуудалгүй болох тухай хэлдэг. Ашигтай саналыг зөвшөөрөх гэж байхад үнэг маань олоод ирчихсэн. Түүнийг өөрийнхөө нөхөр гэж танилцуулаад хоёр эмэгтэйг явуулчихнаа. Чулуу хөөлөгсөн тэр үнэхээр уралжээ. Тэд үнэхээр ширүүн муудалцаад салцгаана. Юншвэ гудмаар ганцаараа алхаж явхад шулмын товчооны захирал хар хувцтай эрхэм ирээд түүнд өөрийгөө Порхмын их сургуулийн молекул биологийн профессор хэмээн танилцуулж үнэгийг барьж авчирвал өрөө дараад сайхан амьдрахад хангалттай хуралцах мөнгө өгнө гэж татгалзгааргүй санал тавилаа.
Түүнд нэгэн тариур өгөөд түүний хүзүүнд нь хатгаад л болно гэж хэлдэг. Юншуэ үнгийг хайж болоход цэцэрлэгт хүрээлэн дундааны сав түүгээд халтайчсан явж байдаг. Өөрийнхөө олсон багахан мөнгийг түүнд ууртаагаар өгөөд би мөнгө олоод өрийг чинь дарчихнаа л гин. Юншуэ түүний хүзүүнд тариураа хатгах гэж байсан ч бодол нь өөрчлөгдчихдөг. Тэд хамтдаа суугаад ярилцгаад тэр жүжигчин болох гэж 5 жил хичээсэн ч нэг ч гол дүр авч чадаагүй учраас өөрөө мөнгөө босгоод кино хийж өөрөө гол дүртэн тоглох төлөвлөгөөтэй байж л дээ. Өөрийн бүх мөнгөө гаргаж мөн аавынхаа бүх мөнгийг ч гаргаж гисэн ч тэр хүнд л урдулчихжээ. Энэ явдлаас болоод аав нь сэтгцийн өөрчлөлтөй болчихж л дээ. Цэнгэний газар руу зааж дараа төрөлтөө би эмэгтэй хүн болбол энэ газарт ажиллана. Учир нь тэд амархан мөнгө олж болно гэж хэлээд эргээд харахад цагаан өнөг маань алга болчихсон байдаг. Аль хизээний өнөг маань цэнгэний газарт орчихсон хувцас солжимсод нэгэн өрөөнд орчихсон дуулж бүжиглээд хэлнэ. Юншуэ түүний араас ороод арай гэж түүнийг болоод авч гарнаа. Энэ үед товчооныхон хүртэл ирчихсэн үнгийг хайж байна. Гэвч тэд оройчихжээ. Юншуэ аль хизээний үнгийг аваад явчихсан. Юншуэ ууртаагаар түүнд хандан хэрвээ чи ахиж тийм газарт очих юм бол энэ тариураар чамайг тариад профессорт өгчихөн шүү гэж сурдуулна. Өнгөө чөтгөр түүнийг профессор биш надтай адил чөтгөр шулмын товчооны захирал хэрвээ чамд тэр амлсан бол заавал мөнгө өгнө. Чи яагаад наадгараа намайг тарихгүй байгаа юм бэ гэж муудалцагч эцэст нь. Тэд цусараа гэрэлтийн тангараг өргөнө. Тэд хэтэрхий ойр бөгөөд татан байгаа нь шулмын товчооныхонд аюулын тохиолдол болон мэдэгдэнэ. Энэ үед шулмын товчооны захирал өөр нэгэн хүн тайртай бол цухтаасан чөтгөрийг олоод устгахчихнаа. Үүний дараа Юншуэгийн гэрийн гадаа бөгөд ирчихсэн тэднийг бүслэн. Чөтгөрүүдийн хувьд хүнтэй холбогдож бүр гэрлэх нь тусаа бодорлож буй хэрэг тул үнгэн чөтгөрийг шийдэхээр иржээ. Товчооны захирал яг л баримтлах гэж байхад нь улаан устай шулмын товчооны бүлэмгийн ахлагч ирээд үнэгэнд тусалнаа. Улаан уст маань үнэний маань сайн найзажээ. Гэвч тэр буудуулж мур болоод хувирчихна. Тэд зүхтаах гэж оролдох боловч баригдчихнаа. Энэ үед зээлдүүлэгчид ирж таарна. Тэд бодохдоо эдгээр хүмүүсийг жүжигчд гэж бодон ирж өмнө дэгдэх үеэр үнэг маань хувирч зүхтааж чаднаа. Зүхтааж байхдаа үнэг маань суманд харвалж мөрөндөө шархтана. Энэ үед үнэний найз гэх нэгэн ирж түүний сумыг авч эмчилгээ хийж өгнө. Түүний найз нь алдартай жүжигчний дүрээр хүмүүсийн дунд нуугдсан бас нэгэн чөтгөр ажээ. Тэдний араас мөн л товчооныхон хөөж байсан тул тэд кино зураг авалтын талбайгаас зүхтах төлөвлөгөө боловсруулна. Кино зураг авалтын дулааны хэсгийн үеэр товчооныхноос зүхтах гэж бараг л жинхэнэ дулаан хийн. Яг зүхтах гэж байхад товчооныхон Юншуэгийн аавыг бариад ирчихсэн. Түүнийг сурдуулгээд өнөг товчооны захирлын өгсөн тариураар өөрийгөө тарчихна. Энэ явдлаас хойш 3 сарын дараа Хаасын нүдэнд гуниг хурцсан мэдээ сонсоод суух ба эмнэлэг дээр аавыгаа эргэж очино. Хайртай хүнээ хаанаас чаагаад олсонгүй гэж гунигалахад аав нь тэднийг гэрлэх өдөр түүнтэй хийсэн видео дуудлагын бичлэгээ донд харуулдаг. Түүний дараа Юншуэ өмнө амьдардаг байсан амьтны хүрээлэндээ ирэхэд товчооны хилцсэн ахлагч нуугдчихсан түүнийг эрхийг хүлээж байсан юм гээд өөрийнх нь найз үнгийг барьж өгсөнд уурлаж өөрт чинь тийм их хайртай байхад чи яагаад түнд хор тарьж байгаа юм бэ гэж түн рүү дайрч тэд тэмцэлнэ. Шулмын ертөнцид үнэг маань хоригдож байгаа ба тэдний мэдээгээр хүн төрлөختөнтэй гэрэлсэн чөтгөр гэрэлсэн хүндээ хууртаж хор тариулаад эмнэлэг твтэн эвлүүлж буй тухай худал мэдээлэл тархжээ. Үүний улмаас хүний ертөнцид амьдардаг шулмад өөрийн ертөнц рүү дөрвөж буй тухай гарна. Юншуэ гуйсаар байж шулмын ертөнц рүү цуг явах зөвшөөрөл авна. Түүнийг дагуулan нэгэн газарт очих ба тэр газар нь нүүр царай хувиргаж уудаг газар ээжээ. Тэнд нэгэн тогоочиг нөхөр гурил зураад юм хум хольж байснаа нүүрэндээ юм хум шахуулсан уу гэж асууна. Яагаад ингэж асуув гэхэд үр давар 8 гарч ирдэг учраас гэхэд улаан ус буруу хараад зогсчихсон. Надад хамаагүй шүү гэд байгаа юм уу хаашаа. Тэгээд хэсэг хугацааны дараа Юншуэг шулмын товчооны захирал шиг царайтай болгоод ачглаа. Тэднийг нэгэн хөргөчн суулгах ба тэр нь яг л левчиг бололтой гэсэн чинь доош уунаад бүр мотор хасаагаад хөндлөнгөөрөө давчихлаа. Хашгүй нэгэн хөлдөх гэж байгаа хоёр маань шулмын ертөнцөд ирлээ. Тэд ирээд л үнгийг хорж байгаа газар руу нэвтрэхийн тулд олон харуулуудын хажуугаар өнгөрөхдөө яг л захирал шиг дүр эсэгнэ. Тэгээд хоригдлуудын хаалгыг онгойлго гэхэд түүнээс болохгүй шүү дээ тэд зүхтчихна гэхэд харуулыг алгадаад авлаа. Харуул гайхаж хүргээ хаа та намайг нэг шудаа алгадаж байгаагүй шүү дээ гэж асуухад балмагцсандаа Юншуэ үг хэлж чадахгүй байсанд улаан уст ах чинь чам тайртай учраас л алгадаж байна.
Чи ахыхаа итгэлийг маш сайн олсон байна гэж хэлээд харгалчихнаа. Ингэж арай гэж тэд үнэний хоригдож буй газарт нэвтэрч чадлаа. Түүний хоригдож буй газарт ороход үнэг маань яг л чөтгөр шиг царайтай цагаан устай болчихсон байдаг. Юншуэ өөрийгөө таниулахыг хичээдэгч танихгүй байсан учраас багаа хуулж авнаа. Тэгсэн ч тэр танихгүй байсаар түүнийг бүр хадчихлаа. Юншуэ түнд урдын явдлуудыг ярахад үнэг маань арай зөөлрөж түүнийг дагаж гардагч ой санамжин сэрэгдэггүй. Энэ үеэр үүдэнд уцас дугарч захирал нь удахгүй сэтгүүлчтэй хамт очиж буй тухай хэлнэ. Яг гарч явахдаа зэрэгцэн жинхэнэ захирал ирж таарнаа. Тэд хинэн жинхэнэ болох тухай маргалдаж аргагүй ирэхэнд Юншуэ маань баригдчихнаа. Улаан уст минь туслах гэж хичээгч чадсангүй. Шулмын төвчөөний захиралд ганц цохиулаад л ухаан алдаад унчихлаа. Сэтгүүлчтэй ирсэн захирал шууд амжуулалт хийж хүн шулмын ертөнцид ирж өнгөн чөтгөрийг хулгайлж туршилт хийх гэж байна гэх мэтээр худал мэдээлэл хийв. Гэнэт шаланд ороо сорогдож байсан зээлдүүлэгчид зүгтаа хордлого хийж гарч ир таарнаа. Эдгээр зээлдүүлэгчид Юншуэгээс өрөө нэх гэж явахдаа кино зураг авалтын талбаар орчихсон юм санджээ. Тэр үеэр тэднийг чөтгөр гэж андууран баривчлаад товчоонд авчирч хорчихсон байжээ. Шууд дамжуулалт хийж байсан сэтгүүлч тэдэн дээр анхаарлыг авч өндөр харуул хамгаалалтаа гээгдэх товчоонд хүмүүс ирчихсэн бүр оргож чадаж байна гэх мэдээлэл хийхэд захирал сандарч эхэлнэ. Тэгээд захирал тэд энд хүртэл ирчихсэн манай шоронгоос оргож чадаж байгаа юм чинь танаа гэрт хизээч хамаагүй дайрч орохыг бид таашгүй гэх мэтээр буруу тийш өдөө хатгсан өнгө аястай үгсийг хэлнэ. Зээлдүүлэгчдийн нэгэн зүхтааж байхдаа шоронгийн цоошны хажууд очиж зогсчихсон. Тэднийг сандаргах ба буух гэж байхдаа шоронгийн хаалгыг нээжигдэг. Ингэж хоригдож байсан чөтгөрүүд суллагдаж бөөн өмнө самуун дэгнэ. Энэ үеэр Юншуэ үнгийг хамгаалагч үнэг маань түүнийг санахгүй л байлаа. Сэтгүүл шууд дамжуулалт хийсээр л байна. Тэрээр бидний хайрлаж хүндэлдэг захирал маань ямар ч үйлдвэргүйгээр бүгдийг нь хөнөөж байна гэж хэлэн бүх үннийг нь илчилчихдэг. Улаан уст ухаан алдчихсан байснаас эргэж Юншуэг зүхт би чамайг хамгаалж бай гэж дохио өгөхөд тэр ойлгохгүй өөрийг нь садуулж бай гэж ойлгоод захирлын анхаарлыг өөр дээрээ хандуулчихна. Түн рүү яг дайрах гэж байхад нь улаан уст маань нисэж яваа захирлыг доош татан гахаад бүгд түн рүү дайрч бүх өдийг нь зулгаагаад тайчихдаг. Ямар ч үдгүй болсон шархсан захирал ууртаагаар босож ирээд бүгд өгөх ёстой гэд үнгийг алах гэсэн ч Юншуэ урдуур нороо тодглуулгаад үнэг тэр үед л бүх зүйлийг санаж хуурч чаддгаа. Хайртай хүнээ худгалуулсан үнэг ууртаагаар товчооны захирлыг холын хол шидчихдэг. Тэгээд Юншуэг нэрээр нь дуудан уйлж байхад тэр би нэг үг хэлье гэд байхад битгий хэлээ өөх гэж байгаа хүн л ингэж хэлдэг юм гээд л уйлаад байлаа. Тэгсэн чинь түргэн дуудал гэж хэлэх гэж байсан байж л дээ. Энэ явдлын дараа товчооны захирал баривчлагдаж хоёрдуул сэтгцэн эмгэг болон шизофрентэй болох нь тогтоогджээ. Үнэг маань хүнтэй гэрлэх зөвшөөрлөө авч тэд хамтдаа түүний хамаатнууд дээр очихоор чөтгөр шулмаар дүүр метрогоор зөрчиж явна. Явх замдаа тэд хүүхэдтэй болох тугаагаа ярилцсанаа. Бидний дундаас ямар төрөл зүйл гарах бол гэхэд үнэг маань хэлэхдээ ойрын хэдэн зуун жил ийм зүйл болж байгаагүй учраас товчооныхны хэлснээр бид хоёрын дундаас 3 толгойтой 6 гартай хүүхэд төрж магадгүй гэж хэлсэн гэж хэлээд Юншуэг айлгчихнаа. 这不知道啊，最近几百年都没出过这种事。但妖管局的宣传资料说。 Энэ явдлаас хойш тэд нэг жилийн дараа хүүхэдтэй болчихсон хүүхэдтэй хувь заяа гэх нэр өгчээ. Юншуэ анх амжилттай амьдрахын тулд баян бүсгүүчүүдэд болцоход анхаардаг бүх зүйлийг мөнгөөр хаардаг бүтлгүй нэгэн байсан бол харин цагаан үнэг маань түүнд хайр, үнэнч байдал, сэтгэлийн үнцнийг ойлгуулж амьдрал зөвхөн ашиг онжон дээр тогтдоггүй гэдгийг харуулдаг. Хаасан ба Аратан гэх кино нь хайр хүн бүрийг өөрчилж чаддаг, мөн амьдралын жинхэнэ үнц нь материалын зүйл биш гэдгийг хөгжүүлтэй зөөлөн өнгө аясаар өгүүлсэн кино байлаа. Кинотойгоо хамт байсан баярлалаа. 他说，能成为一家人是世界上最长的缘分。